Орон сууцын ипотекийн 8% зээлийг 5% шилжүүлэх боломжтой гэж Монгол банкнаас мэдэгдсэн. Гэхдээ энэ санал яг хизээнээс ажил хэрэг болох вэ гэдэг тодорхойгүй байна. Ингэж орон сууцын зээлийн 8% хүүг бууруулснаар эргээд орон сууцын үн нэмэгдэхгүй гэсэн болгоомжлол зарим иргэдийн дунд байлаа. Орон сууцын нийлүүлэлт эрэлтээсээ 8,000-аар давсан учраас цаашид үн өсөх хандлага ажиглагдаагүй гэж хөдөлгөх хөрөнгөний судалгааны компаниуд мэдээлж байна. Тэдний мэдээснээр орон сууцын дундаж үн бага зэрэг буурч одоогоор метр квадрат нь 2,180,000 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн оны 3 дугаар сараас хойш хуучийн орон сууцын дундаж үн 10 орчим хувиар, шинэ орон сууцын дундаж үн 5-6 хувиар буурсныг судлаач Цэдэндаа Монцлон ярьлаа. За орон сууцны үнийн хувьд бол ер нь бол 15 оны туршид бол баг зэргийн ингээд буурах хандлагатай явсаар ирсэн. Тэгээ 15 оны сүүлээр бол дундаж үн бол 2,180 орчимд тогтож байна. Тэгээд ер нь бол жилийн дундаж өсөлт бол ерөнхийдөө 5-6 орчим хувьтай шинэ орон сууцны хувьд. Хуучин орон сууцны хувьд бол яг дундаж үн бол нэлээд буурчихсан. Жилийн өсөлт 1, 2, 3 өрөөдөө 10 орчимоор бууралтай байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол яг барилгын компаниуд бол төлбөрийн нөхцөл бол илүү уяатан болгочихсон. Тэгээд яг иргэд худалдаа авч нар ер нь яг яаж төлөх чадвартай нь яг тэрүүгээр л ер нь бол төлбөрийн нөхцөлийг шийдээд явах хандлагатай байна. Энэ жил барилгын салбарт шинээр 26,000 орчим айлын орон сууц ашиглалтад орсон орон сууцын дөнгөж 50 орчим хувь борлуулагдсан. Цаана үлдсэн 13,000 орчим өрхөө орон сууцаа барилгын компаниуд төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр иргэдэд борлуулах арга хайж эхэлжээ. Улсын хурлаас иргэний хууль, үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш арилжааны 7 банк нийт 759 иргэнд 47.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олохоор шийдвэрлсэн байна. Үүнээс эхний ээлжинд 6 банк 110 иргэнд 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг олгосон байх юм а. Яг 5%-тай холбоотойгоор ер нь бол орон сууцны үн одоохондоо тийм айхтар өсөх хандлага бол ажиглагдахгүй байна. Гэхдээ тэргүй 16 онд бол нийлүүлэлт хийлэгдэлтэй үргэлжлүүлсээр л байх учраас орон сууцны үн бол төдийлө өсөхгүй байх гэж. Зээлийн сарын төлөлт байна. Тэгээд дунджаар нэг 70-80,000 орчим яг өндөр төлөлттэй өрхүүдэд 100 орчим мянган төгрөгийн хэмнэлт энэ дээр бол авчирна. Тэгээд энэ учраас бол юм чийсэн найдваргүй зээл хугацаа идэрсэн зээлийн хэмжээ бол ах буураад явах гэж бодож байна. Мэдээж бол орон сууцны борлуулалтанд сайн дэмжлэг. Сар бүр тэнхлэг зууч компаниас олон нийтэд танилцуулдаг орон сууцны үнийн талаарх 1-р сарын судалгаа эх сарын 12-ны өдөр нэгтгэх юм байна. Харин өнгөрсөн 12-р сард Сүхбаатар дүрэгт байрлалтай орон сууц хамгийн өндөр үнэтэй байсан бол Сонгон архан дүрэгт хамгийн хамдайжээ. Цаашид орон сууцын үн энэ хэвээр доктортой бурах хандлага ажиллагдсныг судлаачид тодтоглоо.